За сайн байцгаана уу. Өнөөдөр хүүхэд эрхэм хэрэглэгч гэсэн Монгол улсын маань сайхан өдөр тохиож байгаа энэ нарлаг хаврын өөр орсон үнэхэр үзэсгэлэнтэй сайхан өдөр та бүхэнтэйгээ мэдчилж байгаадаа их баяртай байна. За энэ аяны хүрээнд манай төрийн байгууллагуудын ажлын хэсэг байгуулагдаад нэг юм чагсаалт гаргасан юм байна. Миний гэр аюулгүй орчин гэдэг нэртэй. За энд болохоор тийм 6 талбарыг дурдсан байна. Тэгээд тэдгээр талбаруудын тус бүрт нь яг өөртөө шалгах юм асуултуудтай нэгсэнд нөгөө шалгах үз үнэлгээний чагсаалт одоо чеклист гэж нэрлэгдээд байдаг зүйлийг бидэнд бэлэн хийгээд өгчихсөн байна. Тэгэхээр эцэг эхчүүдэд юу гэж уриалмаар байна вэ гэхээр гэртээ гэрийнхээ орчныг үнэхээр хүүхдэд ээлтэй аюулгүй ойлгож чадчихна уугүй гэдэг дээрээ дүгнэлт хийгээд энэ чагсаалтаар нэг үнэлгээ хийгээч ээ. Яагаад вэ гэхээр маш их олон зүйлийг бодулж байна. Тухайлбал одоо энэ эхний асуулт нь л энэ цахилгааны утас залгуур хүүхдийн гар хүрхээргүй газар байрлуулж чадсан уугүй гэдэг асуулт байна. За үүнийг бол мэдээж одоо өрөө болгонд хийх шаардлагатай. Манай гэрийн хувьд болохоор би хашаа байшинд амьдардаг. За ихэнх монголчуудын нэгэн адил би мундаг компани хөлсөлж хууль дүрмийнхэн дагуу барилгын зураг гаргаж батлуулж бүх юмыг стандартын дагуу бол хийлгэж чадаагүй. Өөртөөхөө боломжийг хэрэгээрээ мөнгө өгөөд нэг бригадар байшингаа бариулаад за манай хадам аав энэ цахилгааных нь холболтыг нь хийж өгсөн. Өөрөө цахилгаанчин хүн байгаамаа. Тэгэхээр ийм өөрх гэрүүд бол Монголд их олоолаа байдаг гэж бодож байна. Тэгээд эргээд бид ингээ үнэлгээ хийгээд үзэх юм бол манай аавын хийсэн энэ цахилгааных нь утас нь одоо миний ард байхаар за ингээд эндээс нөгөө урсгагч хэрэгэлдэг. Тэгээ урсгагчийн бид нэр хөл орооцолт болтгоо гэдэг араараа ийм дэгээр ингэ тогтооцсон байгаа. Энэ бол нөгөө олон залгуур нь болохоор миний энэ ширээний ард байхаар хүүхэд орохооргүй наан миний сандал байхаар ерөнхийдөө бол хүүхдүүдийг бол хамгаалсан гэж хэлж болохоор байна л та. Тэгсэн хэдий ч гэсэндээ өрөө болгондоо ингэ шалгаад үзэхээр хэдийгээр ингээд яг энэ залгуур нь энд биш бүрийн энд байрлалтай байлаа ч гэсэндээ урсгагч аваад доор газар тавьчихсан байх жишээ те. Тэр ийм тохиолдолд дээрэс нь ус алдахаар байна уугүй юу? Хүүхэд үрж ирээд тийш юм хомж ихэж тохин цохиулахаар байна уугүй гэдэг бол зайлшгүй шалгах шаардлагатай. Тэгээ манад болохоор яг ийм бага насны мөлхтөө жоох хүүхдүүд бол байхгүй. Манай бага охин хэдийгээр 6 настай ч гэсэндээ бүрэн хэвтрийн ямар ч хөдөлгөөнгүй хүүхэд байгаа учраас яг дотроо бол бидэнд бол аюулгүй юм шиг боловч хэрвээ гаднаас жоохон хүүхэдтэй гэр бүлийнхэн манайханд айлчилж очлох юм бол би зайлшгүй анхаарах хэрэгтэй байна гэдгээ толгон дээр бичиж авч ийн л та. За гэрийн орчинд 100 пишин ашигладаг бол тусгаалт хамгаалт хийсэн үү гэж байна. За бидний хувьд бол хийгээгүй. Бид одоо хүүхдийнхаа эрүүл мэндийг бодоод цэвэр агаарт энэ туслан дээрээ л одоо туслангийнхаа байшинг нэгсэнд дулаалаад өвөл амьдардаг болгоод амьдарч байгаа. Тэгээ бидний хувьд бол аливаа тийм 100 одоо ил гал гаргах одоо энэ пишин ашиглахыг одоо нэгсэндээ цэвэрлж байгаа. Яагаад гэвэл цэвэр агаарт байх гэж ирчээд өөрөө цэвэр агаараа бохирдуулаад байх юм бол тэр нь бол тохиромжгүй гэж үздэг юм аа. Тэгэхээр бидэнд бол тийм юм байхгүй байгаа. Цахилгаанаар бүх асуудлаа бол шийдэж байгаа. За хурц ирмэгтэй тавилгын буланг хамгаалсан уу гэсэн асуулт байна л да. За миний энэ ширээг аваад үзэх юм бол энэ хурц ирмэгтэй энийг бол нөгөө хамгаалаагүй. Яагаад вэ гэхээр манай хүүхэд өөрөө явдаггүй учраас бид бол иймэрхүү байдалтай байж л да. Гэхдээ хэрвээ ингээд ийм алхаж байгаа мөлхөж одоо явж сурж байгаа хүүхэд хурж ирээд ийшээ ингээд цохих юм бол бас л их аюултай үзэгдэл байгаа байхгүй юу. Тэгэхээр би нөгөө хоёр томьёогоо баг багт нь иймэрхүү хурц ирмэгтэй тавилгын болонгуудаа бүгдийг ийм зөөлөвчтэй зүйлээр наадаг байсан юм аа. За тэрийг би нэг жишээг нь харуулж юм чи. За энэ зөөлөвчтэй материал ингээд наацсан байгаа жишээ байна. За тавилгын хувьд болохоор ийм дугуй булантай ийм тавилга авдаг. За галтгооны тавилга захиалж хэлэхдээ ч гэсэндээ ийм дугуй булантай хийж өгөөч гэж гуйсны дагуу бас ингэж хийж өгсөн
байгаамаа. Тэгээ бодоод үзэхээр бас тодорхой хэмжээнд чадлаараа л энэ хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэж бол хичээсэн ингэж хэлж болох юм байна. Гэтэ яг ингээд миний өөрийн энэ бол их аюултай юм болж байна л та. За ус хадгалах сав худаг бохрын цооногт хүүхэд унахааргүй тагтаа байгаа юу гэвэл тийм ээ. Манайх бол худагтай гаднаа бохрын цооногтой. За түүндээ маш хүнд таглаавал хийчихсэн байдаг. Тэгээд жилд нэг удаа бохроос оруулдаг. Тэгээд тэр нь үедэл тэрийгээ бол зайлуулдаг болохоос ил онгорхоо тийм нөхөл байхгүй. Гэрт байгаа тэр худгаа гүний одоо энэ худгаар усаа татаж авдаг. Тэгээд тэр сав маань одоо 300 литрийн багтаамжтай бас энэ таглаатай сав байгаа. За ус хадгалах сав юм уу худаг бохрын цооногт бол хүүхэд унахааргүй. За ариутгал цэвэрлэгээний бодис харин үндээ л яг л баны өрөндөө энэ угаалгынхаа машины хажууд бол тавьчдсан байна гэдэг бол анзаарлаа. Хэрэг гаднаас жоох хүүхэдтэй айл ирэх юм бол тэнд хамаагүй тоглуулж болохгүй. Хараа хяналтгүй удаан орхиж болохгүй. Тэгээд ер нь бол энийг аваад уучих аюултай учраас цаашаа хаа нэгтээ хийх нэг тийм аюулгүй газараа бодох ёстой юм байна гэж бодогдож байна. За хутга заазуур хайж зэрэг хурц эмгэгтэй зүйлсийг хүүхдийн гарт хүрэхгүйгээр байрлуулдаг өгвөл тийм ээ бид нар бол галтгоондоо хатаагчтай. За хатаагчин дээрээ яг тэр юуруугаа угаалтурлуугаа харсан тийм хэсэг дээрээ энэ хутга заазуур хайчаа угаагаад хатаадаг. Хатсныхан дараа шургуулгантай хийдэг учраас хүүхэд бол оролдох боломж хязгаарлагдмал байна. За цэвэрлэгээний бодис уксус зэрэг хүчтэй бодисуудыг цаашдаа савнд хадгалдаг үгүй. Уксусаа бол хөрөгчөндөө хадгалдаг. За уксусаа бол ерөнхийдөө нөгөө онгойлоход хэцүү таглаатай гэдэг тэр таглаанд найдаад идэм байна гэж ойлголоо. Тэгээд хүүхэд хурж ирэх юм бол хамаагүй энэ тэр хөрөгчнөөс юм ухуулж, уулгаж бас болохгүй юм байна. Маш болгоомжтой хэрэгтэй байна. За халуун тогоотой цай, буцалсан усыг хүүхэд хүрэхэргүй газар байрлуулдаг. За энэ асуудал бол Монголд маш эмзэг гэж би бодд юм аа. Хүүхдүүд ингэж буцалсан ус татснаас болоод түлэгддэг. За би ч гэсэндээ багтаа юу яасан гэсэн тэр боов шараад тэгээд нөө боов чансан тосыг гатаа тэр хувинд хийгээд хөргөжсэн гэж байгаа байхгүй. Тэгээд би очиод тэр тосон дээр яагаад ч юм суудсан гэсэн бүр ингээд өмддөг. Тэгээд бахираад түлэгдэх юм болоод намайг чинь нөгөө нэг ихч маань гарч ирээд өмдийн маань ингэж тайлж хаяад түлэгдэхэргүй болгосон боловч гарлуу мань ороод энэ их айхтар сорив надад байдаг байхгүй юу. Тэгээ хоёр гар хоёулаа ингэж соревтой маш хүнд ингэж түлэгдэжсэн. Би өөрөө бас ийм түлэнхийний одоо ард гарсан хүүхэд аа. Тэгээд хамаг арсан ингэж зулгараад гэж чичрээд эмнэлэгт очиод ингээд спиртээр цэвэрлүүлж исэн гэж аимшигтай түүхийг бол сонсч ирсэн учраас ер нь бол ингэж ил задгаа халуун тос байрлуулах ч юм уу одоо буцалсан усыг хүүхэд ингээд татчихаар тийм газар байрлуулахыг бол маш их цэвэрлдэг. Тийм юм хийхгүй төлөө маш их анхаардаг. За эмийн сан хүүхэд төрхөөгүй газар төгжиж хадгалж яах нүггүй л тийм ээ. Манад нэг юм шүүгээ байгаа. Галтгооны маань өрөөнд чинь тэгээд хүүхдэд аль болохоор гар хөрхөөргүй ийм өндөрлөг газараа бидний гэсэндээ энэ эмийн сангаа энэ чинь бол хийдэг. За энд болохоор ойр зүрийн ханаадны ийм за тэгээд шархны лент гэхмэчлэн халуун үздэг аппаратын зүйлээ хадгалдаг. За жижиг сэжиг товч зоосны хүүхэд залхихааргүй гэдгүүгэл залхихааргүй манайх ийм бичээний хайрцагт бол хийцэн байгаа. Манай утас зүйний хайрцаг хэмжээний товчнуудаа бол хийдэг. Витаминуудаа энэ ч хадгалдаг. Утас зүйний сан манаас энд байгаа. Гэхмэчлэн аль болохоор хүүхэд хүрэхээргүй газар юм бол хийдэг юм аа. За энд бас юугаа хадгалдаг. Лаа хасахтай хэрэгэлдэг шүтэн заас хийдэг гэж хэлж болж байна. За манайх бас нөгөө лаага маш аюулгүй байдлаар хэрэглэхийг бол хичээдэг. Тийм учраас хэрэг асаасан бол заавал хараа хяналттай хүн хажууд нь байдаг. Чүтэнзээ бас заавал тэр газар
өндөр шүүгэн дээр бол оруулж хураад юм аа. За ундууд өвөө скутер тишүүр зэргээр тоглохдоо хамгаалтын хэрэгсэл хэрэгжилж гин үү гэвэл хэрэгэлдэг. За тэгтээ одоо нэг тохоондоо өвдгөндөө хийдэг байсан юмнууд нь багтцсан байна. Одоо ингээ бодохоор тэгээд хоёр хүүхдийн маань толгоонд хийдэг дуулга нь бас багдаад эгчийнхаа дуулгыг дүүн одоо хэрэглэхэл болцсон. Эгч нь ерөнхийдөө дуулга болчихсон явж байгаа юм байна гэдгээ ойлголоо. За хүүхдийн тоглоомнуудыг яг угааж болдог гал тесвэртэй хорт байдсан агуулаагүй тоглоомор тоглуулж ийн үгүй л тийм ээ. Би заавал баталгаатай одоо Европын стандарт ч юм уу Солонгос Америкийн стандартаар ингээд шалгагдсан тийм тоглоомнуудыг авч хүүхдэд тоглуулахыг бол хичээдэг. За ер нь бол нас хөгжлийн онцлогийг бодоод үзэх юм бол үнэндээ бол тэгэх нөхцөл одоо байхгүй. Манай охин тархины гэмтэлтэй учраас ер нь бол бүх төрлийн тоглоомнуудыг одоо л тоглож сурч байгаа. Тэгэхээр одоо бүр 6 сартай хүүхдийн тоглодог тоглоомыг хэрэгжилж гин. Ерөнхийдөө л яг бүр нэг жоох хүүхдийн тоглоомнуудыг хэрэгжилдэг юм штэ. За одоо манай тоглоомоо хадгалдаг сан маань энэ байгаа. За тэгээд энэ тоглодог орчин энэ байгаа. За энэ жишээлбэл тогтмол ийм тоос нь арчид цэвэрлэхийг хичээдэг. Яг л маш их тоос дардаг. Монголд ер нь тийм тоосчлттай юм шиг санагддаг надад. За тэгээд энэ хэрэгэлдэг тоглоомнуудын зарим нь энд байгаа. Яг энэ тоглоомнуудаа харин зорилготой одоо хурууных нь хөдөлгөөнийг сайжруулах гэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ үг хэл яриа одоо зөвшөөрүүлэх зорилгоор ч юм уу тий. Одоо ярьдаг ном хүртэл байгаа штэ. Ихэмшлэн зорилготойгоор ашиглахгүй бол зүгээр үрт нөхөх юм бол хүрхэн амтаа тоглож мэдэхгүй л тий. Би өөрөө заавал төвшөж суулгаж байгаа тоглоомнуудын нэг бүрчлэн тодорхой зорилгоор ашиглах хэрэгтэй болдгоо. За хүүхдийг тээвэрлэхдээ хүүхдийн нас бие жин догорсон аюулгүй судалт суулгаж яана уу гэвэл тийм ээ. Энэ хоёр томьёогоо төрснөөс ахуулаад би тээвэрлэхдээ заавал юм аюулгүй судалт суулгадаг байсан. За бага охиныхаа гарахад бол бүр тусгаалan арай жоохон үнэтэй, арай чанартай ийм аюулгүй судал авч өгсөн байгаа. Тэр өдхөө машина ч гэсэндээ бага охиныхоо тэрэгцрийг зөөх зорилгоор жоохон томруулаад сольсон. За чээж мөр бүслэгийн хэсгийг нь даруулж бэхлэхийг нь хийж өгдгөө гэвэл ер нь бол тийм. Ихэнхдээ бас бүслэгийн хэсгээр нь даруулчаад яг чээж мөрнийх нь энэ даруулгыг тэр болгон хийхгүй залхуурдаг юм байна гэдгээ бас энэ асуулт хариултнаас ойлгож мэдэж авлаа. За машинаар зарчих үедээ хүүхдээ арын судал суулгаж хаалгыг нь төгжиж хөдөлгөөнд оролцуулдаг гэвэл тийм. Хүүхдүүд арын судалгадаг яагаад гэхээр жолооч ирээ ямар нэгэн ослог гарах юм бол заавал ингэж өөрийгөө хамгаалсан байдлаар машинаа дардаг учраас жолоочийн хажуу сууж байгаа хүн хамгийн хүн дээр гэмтэх эрсдэлтэй гэдгийг мэдээллийг авсны үндсэн дээр хүүхдүүдээ аль болохоор жолоочийн хажуудлын судалт бол суулгахыг зөвшөөрдөггүй. Тэгээ хойноо одоо суулгасан тохиолдолд бол баг багт нь тэр хоёрыг заавал нэг child lock гэж яддаг чинь хүүхэд ингээд дотроос онгойлох боломжгүй гэж төгччдэг. Тийм байдлаар хаалгаа бол төгждөг байсан юм аа. Одоо харин өөртөө том болоод ухаарсан учраас тэр болгон заавал хаалгыг нь төгжих шаардлагагүй өөртөө хаалгаа төгжиж чаддаг болсон. Харин бага охины хувьд болохоор угаасаа хөдөлгөөнгүй зогсож чадахгүй явж чадахгүй учраас яг тэр судал дээр бэхэлсэн бол тэр жигтэй явдаг. Тийм болохоор автомашинаар бас хүүхдэд тээвэрлэхэд эрсдлийг бол аль болохоор бага түвшинд байлгаж чаддаг гэж үнэлж байна өөртөө. За гэртээ утаа мэдрэгч тохиолыг суурилсан уу? Үгүй, тийм байхгүй маань. За энэ тухай судалж үзье. Тэгээ тэр утаа мэдрэгчийг суурилсан бол 6 сар тутам батарейг шалгаж шаардлагатай сольдог гинэ. За энэ зүйлийг бол хийдэггүй учраас энийг чааштай бас анхааръя гэж бодлоо. За гал гахаас өршлөн сэргийлэх зөвлөгөө хүүхдүүдэд өгдөгөө. Миний хувьд бол одоо плеткэн дээр залгаад юм тавьчаад хайж болохгүй гэдэг ч юм уу. Одоо энэ залгуурн дээр ус асгаж болохгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү зөвлөгөө өгсөн. Харин сургуулаас нь юу гэж заасан бэ гэхээр
гал гарах юм бол байшингаас хамгийн түрүүнд гарахыг хичээ. Гэхдээ хаалгаа шалгаж үзээд хэрэг хаалга нь халчихсан байгаа бол хаалгаар гарч болохгүй цонхоор гарч цухтах хэрэгтэй. Тэгээ том хүнийг дуудаж тэр байшингийнхаа гал гарсныг мэдэгдэх ёстой. За дээрэс нь хэрэг хувцсан гал ноцоод эхэлчихсэн байгаа бол газар өнгөрч унтраах хэрэгтэй. Эсвэл энэ хевсэн дотор ингээд битүү ороох юм бол гал өөрөө хүчил төрөгчөөр тэтгэж хасдаг учраас хүчил төрөгчийн тэр хангамжийг тасалж гал унтраах тийм нөлөөтэй байдгаа гэдгийг өөртөө бол маш сайн сурсан гэдэг юм билээ. За угаарт хөрслийг бууруулах зорилгоор 100 яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг бол 100 яндан огт байхгүй манах бүрэн цахилгаанаар шийдсэн. Үнийг бол бид яг энэ эко хөгжил, ногоон хөгжил зайлшгүй одоо дэмжиж байгаа хүн болгоны хийх ёстой шийдвэр гэж бодд юм аа. Хэдийгээр өөртөө маш их шатлалттай одоо эдийн засгийн хувьд их хохиролтой юм шиг байгаа боловч ингээд 100-аар галлаад сууж байгаа нь өөрөө амь насны хувьд ирээдүйд маш их хохиролтой учраас ирээдүйн хойч үе бодох юм бол хүн болгон уг нь аль болохоор ийм эко шийдлүүдийг сонгож авбал сайн байгаа. Сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжүүл бүр сайн байгаа гэж бодд юм аа. За танаа гэр байшин орон сууцны орчинд галын аялаас хамгаалах хэрэгсэл ильс галын хор байгаа юугүй л байхгүй. Одоо харин нэг шуудаа ильс ойрхон байлгажээ гэж бодогдож байна. За ийм байдлаар гэртээ аюулгүй байдлынхаа шалгалтыг хийчихлээ. Маш их олон зүйл төр дүгнэлт гаргалаа. Тэгээд та бүхэнд ч гэсэндээ энэ хийх боломжтой юм байна, хэлбэрх юм байна, их олон зүйлийг бас харуулд юм байна шүү гэж урамшуулмаар байна. Тэгээд өдрийг сайхан өнгөрөөгөөрөө. Амжилт хүсье, баяр таа.